Альмас Movie Guide. Альман өнөөдөр та бүхэндээ вүүдэр байсан нэг хөөрхөн олон ангитай кино ярьж өгөхөр бэлтлээ. Энэ бол Бэрүүд. Нэг нь настан буурлын ганц хүүгээс ургасан дөрвөн хүүхдийн халуун амьдралыг тухлансаж таалан болгоно. Манус тэгэд хэрэгт дуртай арт өмнөдөө. Дашх их зураач ах хүү үр хүүхдүүд ач зэнартайгаа нэг том байшинд бөөнөр шамбаарлаж амьдардаг заяа. Нөгөө уул усны ойр, ураг садны холн гэдэг үг мөг бүр опсоо. Том хүн нас эцэлсэн ч том бэр амар нь 3 хүүтэйгээ хамт байж бас болоогүй хадам ээжтэйгээ нарийн боовны цех ажиллуулж тус нэмэр болдог сэтгэл зөөлөнтэй эмэгтэй байдаг. Харин отхон хөдөлгөөн нь царайлаг, нуруулаг цагдаагаа. Йоо, эхнэр нь бол царайнаас цаашгүй ааш маашуул ацгацг. Энэ айлын ганц охин нам уу гэр бүл зохиосон ч үрийн заяа харж удсан залуухан бүсгүй. Нөхөр нь харин хаа очиж эхнэрээ имлэг домлог гүйлгэж боломж бололцоо хайлгадаг овоо шииртээр. Бас ууж юм гээд нэг хүү вэ? Явдал суудал нь эднээс арай илүү. Харвас тийм царайтай байгаа үстэй. Гэвэл алва ямар ч тач хоёр дахь амьдралын нүүр үзэх гэж явна. Зя бужигнаан дундуур бас том бэрийн том хүн нууцаар охин дагуулж ирдэг ядж яхад зоопарк шиг түмэн хүн цуглдсан байшин гэхгүй юу? Энэ гэр бүл дээр дахин шин бэр нэмэхээр нөгөө уужимгоо ээжийнхээ төрсөн өдрийг дайламдуулна. Хүүхдүүдийн дуу хуураар цангнаж исэн гэр шин хүний үнрээр жоохон намблаг байцгааж байтал шин комент баларсан. Уужим том болсон нэг охинтой. Нөгөө шин ихнэрээ авчирч хамт амьдрах болтол охин нь зүгээр ширв татаастай хялам хийгээстэй. Энэ гэр бүл донд яаж шуухуучролт юм байгаа хөөрхий. Хаа очиж зөөлөн хөөхөн. Тэгсэн нөгөө бэр нь солонгос кино их үтсэн юм уу хаашаа. Яс хаяал хор найруулал гүгээд идэв ядаргаатай. Шин бэр уг нь зөөлөн хөөхөн бүсгүй байгаа байхгүй юу? Даанч хонгорын явуулгаар ахин дахин бүтлгүүтэд байгаа болохоос хадам ээжийнхээ хажууд сэлэнтэй ярьж байгаа дүрсгэл хоол хийн гэж хэлүүлж байна энэ төр. Хорлмаа, бүр хорлмаа. Нөгөөх нь ажил ихтэй эртэрч харагдаач том жижиг нийлсэн зөндөө олон эмэгтэйчүүдтэй байж шинэ хүнээ хүлээснийх хоолгүй хонцгоох болж модод тийм амьдралгүйч байх шиг тий. Том бэр амарт түгэлтийнх нь ажилтан бас хурган сэтгэлтэй юм шиг байгаамаа. Тэр хоёр ч өдөржин хамтдаа таны боов гэсэн машинаар хүргэлт хийгээл яваад идэг. Борцог боовхон энэ гэж нэрлэж болно доо. Боб байхтай яхавтай нийтдээ. Ажил амьдрал төгөөлтийнх нь хажуугаар том хүн бас найз охинтойгоо тустайгаа армаар ингэ зовоочноо. Том болсон гээл эмээ өөдөө хүртэл томроод сүртэй. Ер нь эмээ ээж найз охиноосоо намхан том ир хүн байд юм уу? Тустайгаар нь ингээд уурлаад байгаа мó да. No. Яаж итл тэрнийх нь эцэг ихэн ч зөвшөөрөхгүй дими юм бэлээ шүү дээ. Бүтгүй бол. Сал за нарга энэ гэр бүл бараа өнгө нэмсэн хонгорын охин харин хөөрхөн хүмүүжүүлтэй. Гэтэл ээжийнх нь бэлэвсэрч үлдсэн эмэгтэйд хэлж байгаа үгийгээ. Танаа хүүхдүүдэд ямар дуурайх эцэг байгаа юм шиг. Тэгснэ хойд ээжтэй олох гэж байгаа уужмын охиныг дуудаж ирүүлж байгаад орхицсан үзүүлж хямраагаад намууныг хүүхдийн үсэнд хүрэх болсноо хэлэхэд хүүхэд олддоггүй. Эмэгтэй тэгж болд юм уу? Болохгүй штэ гэж өнөөхөө уйлуулад чтоо хонгороо ямар драма үзсэн юм бэ? Болиулаа чи найруулагч. Йоо, энийг ингэж хорон үгээр бусдаг хэмлэж байх орон шин бэр нь хадам ээжтэй шин бов хийж өгч кок авч маваад гэрийнхэндээ амсуулж жаргал бэлэглээд явж идэг ш. Бас болоогүй. Гэртээ очиж ахыхаа ихнэрийг дарамтлж загнаж зүхэж хөөж интэр. Амрын том хүү хошуу амаа унжуулж хоол өмднөөс гаран байж бэр гууж хадаг тавиулахар болсон. Гэтэл өвөөгийн хөөрг олддгүү. Хаачсан мэдгүй. Сураг ажигч аахгүй. Гүтэгэд яах вэ? Амлсан болохоор бэр гуйлганд явлаа л да. Яг сайхан хадгийн авдгийн даван дээр тогтун гэж төлбөргүй юм. Гохин. Ер нь насан ч биенч жоох юм байж юун том хүний амьдрал дуртай юм те. Цаан чин цацрал том хүний амьдралаар амьдраад зовж яхад чинь харц марц нь айж гүйлгэнэд бүх нэг өрөвдөлтэй гэж. Иви сийлэнги хийсэн боов ашгаа өгч идэл яг адилхан жороор хямдхан боов зарагдаад тэдний гэр бүлийн бизнес хямраастай. Хонгорын цүхнээс төрөвчин алга болцсон чинь нөгөө сагсалзуур хүүхэн энд тэнд хөхөн хардаж сэрдээ дөвчин ч өглөө. Сүүлдээ гэрийнхний өмөрсөн охиндоо гар хурж интер юмтай сумтай тамтай хүүхнүүгүй юу. Тэгснэ өөрөө өнгөтэй өддөг гэснэ хөрөгчнөөс гусаж гэртээ аваач жагаад баригдаад банцсан хүн ална гихчээр өөрөө бүдэрч унж гимцнэ хадам ээжигээ цагдаад барьж өгөөд жүүлэх дүүлцээ өнгөрсөн. Эхнэр нь зүгээр хамаг бодлааныг үүсгэд ах чинь дүлгүн тэгээд шудраг гэхэд бас арай л хийх. Прокурор хүн байж ээжигээ гаргаад авчихгүй ганцаараа хүрээд ирж байгаа гаргахгүй байна өө гэсэн. Ёс тухмэр байгаа юм бах та. Бэрийн ачаар хит хоног нарсны амьдрал үзэж мүзэд хадам ээж нэрийн нэр баасдаг штэ. Наа мууга базаач гэхгүй юу?
Тэгсэн өнөө хорон хонгор бөөндө амьдардаг байж өрөөндөө өөртөө хоол хийцэн сууж явах шиг. Охин нөхөр хоёр нь өмнөөс нь ичээд сүйд. Ямар гим хийсэн болоод ийм эмэгтэйтэй суучтын би дүлгөөнөө заяагүй дурака. Цацралын дээр харцыг нь л харж. Ямар их айц төгшүүрвэ зайлвал хонгороо явсан мөр бүхэнд хэрүүл урвал. Сэлэнгийн хийсэн бүх юмыг яг таг хуулж адилхан хийж зараад байгаа цэхийг мань хүн өөрөө олж судалж тандаж явсаар хэргийн эзэн хингэргийн тохиурыг нь олсон. Дөрөвчийг нь ах нь авч явсныг ч мэдэхгүй хадмуудаач хардаад нөхрөөч эвгүй байдалд оруулаад байсан хонгор байдгийн сайхан гар сэлэнгэлж чадж байгаа царай өөрийнх нь идэх хоолтой ч хамаатай л баймар. Нэг тоогоноос хооллож үжнээрээ цүүц. Ингэж идэл гадаадаас дахиад нэг бэрүү чи юу ямар олон янз байд юм бэ? Хэцүү юм би ч тоо. За тэгээд ерөнхийдөө эхний 10 анги нь ингэж дуусчих. За тэгээд та нар минь бэрүүд киноны бүх ангийг үзхийг өсвөл Вүү киносангийн Вүү Original зэснээс хүлээн авч үзээрэй. За тэгээд дараагийн киногоор уулзлаа. Түр бай.